Есүсийн хайртай тэр шавь. Илч Иохан нь Есүсийн хайртай шавь гэж нэрлэгддэг. Гэхдээ энэ нэршлиг Иохан өөртөө хэрэглэсэн байдаг. Зөвхөн Иохан номон дээр Иоханыг Есүсийн хайрладаг шавь гэж бичсэн. Үнэн дээр Есүс аль нэг шавья онцгойлж хайрласан юм биш. Харин Иохан өөрийн авсан Есүсийн хайрыг баттай ухаарч ойлгон итгэж байсан юм. Нэгэн дунд сургуулийн охин амиа орлжээ. Тэр охины үлдээсэн захидалд эцэг эх маань намайг хайрладаггүй болохоор үхэж байна гэж бичсэн байв. Хүүхдийнхээ үхлийн өмнө эцэг эх нь уйлан хэлэхдээ "Тэнэгхэн охин минь дээ, чамайг хайрлаагүй байсан бол өглөө бүр хоол хийж өгөөд хувцас өмсүүлээд сургуульд явуулж байх байсан гэж үү? Чиний төлөө л бид хэцүү бүхнийг хийж ирсэн байхад." Хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй тэдний хайр нь игмнэл дагуулсан нь энэ байлаа. Эцэг эх бүх хүүхдээ хайрладагч хүүхдүүд өөрсдөө эцэг эхийнхээ хайрыг хэр зэрэг ухамсарлаж байгаа нь ялгаатай. Өөрийгөө хайрлуулж байгаагаа мэдэхгүй хүүхэд дэмий гунигт амьдрах боловч өөрийгөө эцэг эхтэй хайрлагдсан гэдгээ баттай мэдэрсэн хүүхэд баяр хөөртэй амьдардаг. Үнэн дээр өөрийгөө хайрлуулж байгаагаа мэдэхгүй байх нь хүн хоорондын харилцааг суйруулах шалтгаан болдог. Иохан насан туршдаа итгэлээ сахин үнэнч шударгаар амьдарсан нууц нь Есүсийн хайрыг баттайгаар ухаарсанд юм. Тиймээс тэр өөрийгөө Есүсийн хайртай шавь гэж бичсэн билээ. Бид ч мөн адил загалмайгаар илчлэгдсэн Бурхны хайрыг ариун сүнсний баталгаатайгаар хүлээн авсан. Бүх итгэгчид загалмайгаар дамжуулан бидний төлөөх Бурхны хайр хизээж өөрчлөгдөхгүй тэр хайрыг ухаарсан. Тиймээс одоо бид ч бас өөрийгөө Есүсийн хайртай шавь гэж хэлж чаддаг болсон. Тэр хайрын учир хүн бүрийн дотор биднийг өнөөдөрч эснийг баярлуулдаг амьдралаар сайн дураар амьдрах зүрх сэтгэлийг өгч байдаг.